Бүгдээр нь өглөөний минь өдрийн минь дөрөв минь төргий. Даремигийн зөвлөгөө болон эхэлж байна. Өнөөдрийнхөө болонгаар Даремэ бид хоёр 0-3 настай хүүхдүүдийн ээж аваадад зориулсан рил хүргэж байгаа. 0-3 настай ээж аваад хүүхдэд ямар ном сонгож уншуулвал тохиромжтой вэ гэдэг талаар. За манай охин 2 настай 3 насаараа хүрэг байгаа. Тэгээд би ээжтэй цуг номын дэлгүүрөд орж утсан. Тэгээ номын энэ рилтэйгээ холбоотойгоор номын дэлгүүр орж утсан байгаа. За номын дэлгүүр ороод үзэхэд бол надад 0-3 настай хүүхдэд тохирчхоор ном тийм ч олон санагдаагүй. Надад тийм 100% вау гэд тохирчмор ном маш ховор харагдсан. Тэгэхээр надтай адилхан мэдээж 0-3 настай яг адилхан ойролцоо настай хүүхдүүдтэй ээж аваадын хувьд бол бас адилхан асуудал байгаа ах гэж бодож байна. За тэгээд ээжтэй буюу Даремэдээ хийсэн энэ удаагийн ярилцлага маань яг юм асуудалтай тулж байгаа ээж аваадын хувьд маш хэрэгтэй рил авах болно гэдгийг амлаж байна. Ингээд Даремигийн зөвлөгөөг сонсцгоё. За ээж би одоо марлаад байна штэ. Нэг том зурагтай биш. Жижигхэн зурагтай. Үсгэнүүд нь жижигхэн тийм ном аваад өгч уншуулаа. Уншихгүй. Яагаад гэвэл тэр чинь хөрхийг хараан дөнгөж хөгжиж байгаа хүүхд мэдрэмж бүх юм дөнгөж хөгжиж байгаа хүүхд тэр чинь онж харж чадахгүй. Тэгээд жоохон бараг номд дургу болно шүү. Тэгэхээр сайхан том зурагтай, өнгөн, тод ийм үг үсэг багтай ийм номыг эхлээд хүүхэд тогтож харна. Тэгээд одоо мэдэж эхлэндээ. Одоо би бол ингээд том нэг хуудсан дээр нэг бүрийг хийж байж ах шиг те. Ийм номнууд байгаад байдаг штэ. Тэгээд дараагийнх нь хуудсан дээр нэг том гурвалжинч байж ах шиг наа чи байгаад ах шиг те. Би ийм ном хүүхдэд тохиромжтой гэсэн үг юм аа. Тийм. Ийм л ном одоо миний их олон жилийн туршлагаар ийм л ном их зохиод байгаа юм да. За ээж марлагийн нөгөө бичлэгэн дээр бид гурав нөгөө гэрлээ зарж байгаа штэ. Тэгсэн чин тэр гэрлэн дээр хооронд нь нүдээд ширээн дээр цохиод балалж тавьж байгаа сте та үзсэн үү? Үзсэн. Тэгээ номыг бас адилхан тэгж цогноо гэсэн үг. Тийм ээ? Шиднэ гэсэн үг тий. Аха. Тэгэхээр номын материал нь ямар байх хэвээр бол? Материал нь амархан урагддаггүй. Хатуу. Хуудсууд нь хүртэл хатуу. Одоо энэ картон ном гэдэг юм да тий. Хатуу. Ийм ном байвал урагдахаар хүүхдүүд их сэтгэл нь эмзэгэлдэг. Тийм үү? Тий. Сэтгэл нь эмзэгэлдэг, айдаг. Бас нөгөө загнан ч гэж боддог юм уу? Айдаг, имээдэг ийм тал юм байдаг. Тэр нөгөө эргүүлж чадахгүй болохоор одоо эргүүлэхэд ураад идэх байхгүй. Тийм номыг ингээ урахаараа идээ, дуугаад одоо энэ ингээд ийм л юм болоод байгаа юм л та. Одоо би бүхэл юмараа л мэдэрж ин л та тий. Энэ 3 дахь үзүүлэлт юу байх ёстой вэ? Том үсгтэй ном. Том үсгтэй байх хэрэгтэй. Дүрсэн тоод зураг сайтай мөртлөө том үсгтэй. Ягаад байх хэрэгтэй. Ягаад бүхэл нөгөө хүүхдүүд чинь жоохон дөнгөж хараа мараа хөгжиж эхэлж байгаа. Нэг юм ингээд жижигхэн үсгийг ингээд тогтоод харж амжихгүй, дээрээс нь дөнгөдөл чи сонирхгүй гэдэг олон юмнууд нөлөөлж байгаа л да. Тэгээд ганцхан ингээд улаан амар гол тий. Улаан нэг хуудсан дээр зөв улаан гэдэг үг байдаг. Тий. Ганцхан улаан. Тэгэл энэ улаан юм байна. Энд чинь өнгө юм байна гэдэг ингээд хүүхд тогтооч чинь. Амар. Тэгээд дээрээс нь бидэнд ч амар хүүхдүүд ч амар гэж. Ногоон. Тэгэл болоо. Хурч мэдэрдэг ном. Тийм үү. Тийм. Багс нөхдөж зурсан ном байдаг. Яг энэ зүгээр гарын дор байгаа нь болохоор надад бол энэ ном байна. Ингээд би өчигдөр нэг юм анзаарсан. Ингэсэн. Энийг үзэн юу вэ гэсэн сар гэж битүүр яриа явж итэл сар биш байлаа. Тэгээ би нэг гайхаа юу лээ гэж бодсон чарна. Нөгөө загасны хайрс юм хатуу байд. Ингээд янз янзаар үзнэ. Гатуу гэсэн. Тэгэхээр бас тэр нэр нөө танин мэдгүй дандаа ингээд давхар явж байгаа учраас энийг сар гэд ингээд байжгаад эргүүлснэ. Өө биш байна. Энийг чи юу гэдэг вэ? Бас нэг арай өөр нэлээд байгаа загсыг дэлфинийг тэгснэ. Гадуу гэд ингээд байгаа байхгүй юу? Тэгж жагаад энэ нөгөө загсны энэ гадуур нь байдаг арьс нь юм байд юм байна штэ гэд хэлэхээр ингээд байгаа байхгүй. Тэгж хайрс гэж мэдгүй шүү дээ тийм арьс нь юм байдаг юм байна миний хөө гэхээр гадуу загас гадуу гэд ингэ яваад байгаа. Тэргээд өглөөл яваад байгаа. Тэгээ тогтоод юм шиг байгаа янз нь. Би тэгэж утсан. Энийг чинь болохоор юу гэдэг шат гэдэг. Авраг загас. Тий авраг загас гэдэг. Нэмэлтээр бас дуурдаг номнууд байдаг. Дуулдаг номнууд байдаг. Дуурдаг ном нь болохоор нөгөө амтныхаар дуурж болдог хөгжмнүүдийг ингээд дуурж тэр номнуудад бүгдээр гарцсан. Тэр ном аягүй байдаг тий. Дуулдаг ном бас байдаг тий. Тэр номнууд чинь бас хүүхдүүдэд аягүй
тэ байдаг. Тэгтээ яг нэг цэвэрхэн ингэж гардаг байвал бүгд хүүхдүүдийн Сонсголт нь хэрэгтэй. тий сонсголт нэг бохор гараад ахаар бас хүүхдүүд жоохон дургуулгээд байдаг. Дуулдаг номыг бас ээж аав нь өөрийнхөө хоолоогоор орлуулж бас болох юм Болно. Тэр бол Миний хамгийн чухал. мэрэгжлийн нүдээр тийж харлаа. Тий. Одоо жишээ нь дандаа дуутай хослуулж яриад байгаа байхгүй тий. Энэ дээр бол ингэ мэлхийхээр ваг. Тэгээ гадаа нөгөө нохол танилцуулаханд бол хөв гэж эхэлдэг шүү дээ. Тэр чинь нөгөө амтны дуу байгаар хүүхдүүд бас хамгийн хөгжлийн хамгийн ихний үед бол эрчимтэй явж байгаа юм шиг анзаарагдаад байгаа шүү дээ. Бид хоёрын сургалт ном бас дуутай хослоно. Тэгжиж таарна тий. Өөр Тэр хамгийн чухал. Тэр бол хүүхдийн хөгжилд гайхамшигтай нөлөөлнө сте. Тайлбарж бодож байна. Гайхалтай. Тэгж чад хоёулаа тэгж хийвэл бүр гайхалтай. Гайхамшигтэй болно шүү. Угаасаа тэгж хийн л дээ. Хүүхдийг хөгжүүлнэ л дээ. Тий. Ерөөсөө 0-3 нас чинь хүүхдийн хамгийн хөгжлийн хамгийн чухал үе шүү. За сургалтынхаа талаар хоёлаа тэгж байгаа нь тусдаар ил болгож оруулнаа. Зурагт тойл одоо Монгол дээр одоо гарсан үг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан миний анхны үгс 100 анхны үг гэдэг ном намайг ажил хийж байхад л гарч исэн санагдаад байна. Гэхдээ Орос, Англи дээр бол зурагт тойлууд маш их байдаг. Зурагт тойлууд бол хүүхдийн үгээс маш их нэмэгдүүлдэг. Номын сонголт юу? За, номын сонголт хамгийн ихэнд хүүхдийн гарт ингээ баригдах үйс, хөнгөн, гарын аяын даах үйс, ийм сайхан гэдэг юм. Хайртай байна. Бас их хүнд биш. Тэгээ гарын аяыг даах үйс, тэгээ өнгө будаг сайтай. Ийм номнууд байх хэрэгтэй. Тэгээ хүүхдээ бас номоо сонгохдоо миний өнөөдөр ямар ном унших уу гэдэг нэг хөрхөн асууж агаад эхлээд дуртай номыг үзүүлээд тэрнийхээ дараа жоохон дургуйч юм эсвэл жоохон олон зурагтай номнуудаа ингээд гулсуулах маягаар шахах маягаар тийм ээ. Тэгээ яг гэвэл нөх хүүхдүүд чинь ихийг нь мэддэг юм л үзэх гэдэг байхгүй юу. Тэгэхээр баг зэргийн бас нэг мэдхгүй юмтай номоо бас хажуугаар нь шахна шүү дээ. Дандаа мэддэг юм ингээд үзээд байвал хүүхдүүд бас ахиж гарахгүй тийм ээ. Ингээд ээж аваад 0-3 настай хүүхдээ ээж аваад ямар хөө ном сонгол зүгээр юм болоо гэж бодож ирсэн бол хариулт авч чадсан байх гэж бодож байна. Дараагийн хэлээр дэрс өрн гэж чухам юу хийдэг байсан инээ юм бэ гэдэг талаар танилцуулнаа. Дэлгэрэнгүй танилцуулах рeel оруулнаа. Болж гинэ үү? Та зөвшөөрж гинэ үү? Танилцуулъя. Жохон зориг өгөхгүй байгаад байсан одоо тэгээд хийхээс аргагүй боллоо. Хэрэгтэй юм а хүмүүст хэрэглүүлж, ашиглуулж, түгээж байхгүй болохгүй. За дараагийн релээр уулзлаа. Баяртай. За, баяртай. Нэгүтэта бэсэн бэдэ Өвшүүс талатад бэсэн бэдэ гинэцангаач Улэгэт ишэдэ абачэдэ Хоёрдугаар Авгататае бэсэн бэдэ Мөчөр талатад бэсэн бэдэ гинэцангаач Улэгэт ишэд алабалагвэ Гудатае бэсэн бэдэ Дашк талатад бэсэн бэдэ гинэцангаач Улэгэт ишэд алабалагвэ На чи ямар өнгөтэй ном юм? Ямар өнгөтэй юм? Энэ нахан өнгөтэй, сайн өнгөтэй. Тийм биш. Чи намайг дуртай юм.